хэнийг зодох нь энэ танхимд ярьдаг асуудал бас биш л дээ. Бид нар зарчим л ярьж байгаа. Хууль ярьж байгаа. Ардсан намын дарга байна уу, ардын намын дарга байна уу хамаагүй. Ням осрын учрал ерөнхий сайдыг кабинета бүрдүүлж яхад нь л мордохын хязгаар хийсэн шин. Олон залуучууд итгэжсэн. Илүү өөр томилт байгаасаа, өөр өнгө байгаасаа, өөр үзэл санаа байгаасаа, өөр энэ хуулийн шинжилүүлэлт реформуудыг хийж хүмүүс оруулж ирээсэй гэсэн. Та юу гэлээ? Намаа удаж ийн гэсэн шин. А энд бол ардсан намынхын эрх ашигын ирэн бэ? Улсаа уддаг. Нэгт, хоёрт намаа, бүлгийн эрх ашиг, гуравт хувь хүнээ удаж байгаа. Тэгэхээр та тийм шийдвэр гаргацсан болохоор энэ залуу гишүүд чинь танд итгэл алдаад байгаа байхгүй юу? Тэр энийг одоо залруулахтаа гэсэн та энэ ардсан намын үг хэлж байгаа гишүүдэд дэмжих хэрэгтэй. Тэгжээс та намынхаа олигархуудад дэмжсэн. Тэгжээ тэд нар чинь таны үгийг сонсон шүү. Өчигдөр сайд хариулъя. Тэ очроод гişүнэ би одоо яг энэ олон жил яригдсан дуустгүй яриануудыг дуусгаж байгаа. Одоо над төрийн өмчийн компани хууль, энэ татварын реформ, тэтгэврийн реформ, бизнес эрхчлөө, эдийн засгийн эрхчлөө, хөрөнгө оруулалт, зөвшөөрөл, уур амьсгалын өөрчлөлт ярьсан болгоноо дуусгасан. 86 хоног дотор. Бүгд ярьснаас явуулаагүй. Энэ ажлыг хийж өгөхөд манай их хурлын гишүүд үнэхээр дэмжсэн. Аль одоо намын энэ гишүүд дэмжсэн. Очроод гишүүн бол одоо бизнесийн салбарт олон жил ажилласан. Одоо ингээд сар сараар та надад баярлнаа. Одоо энэ хуулиуд хэрэгжээд манай энэ засгийн ажлууд явахаар хэдүүл ямар төрийн ажлыг насаараа хийж байгаа ш. Энэ цаашаа өв болж үлдээсээ өр биш гэж л хүсэж байгаа. Тийм учраас ийм асуудал дээр нам байхгүй хамтран ажиллана.